баян зүйл ман зайлал үзүүлж байна. Сайн цаанаа эрхэм мөндөд үзэгчдээ Төв баян жил манлал төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэдэг нэмэг цэний нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Маа нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Баян мөнхийн цалмын өргөд ирээд байна. Нэвтрүүлгийн маань хамт тоглон саацсан баярлалаа. Танд юуны өмнө өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өглөөний бүхэнд нь бас баярлалаа. Намайг урьж оролцуулсан. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За. Намайг Баян мөнхийн цалмын гэдэг. Би болохоор 1995 онд Төв аймгийн Баян жил суманд төрсөн. Амбал гуруулаа. Аав ээжтэйгээ алин ганцхан. Айлын ганц хүүхэд гэдгсэн хэр ирэх өссөн бэ? Багнаас болон гэр бүлийн хандлаар яриач. Манай аав болохоор Жижигдийн Баян мөнх гэдэг хүн байдаг. Малчин хүн. Ээж маань болохоор Шагдрын Нисма гэдэг багш хүн байдаг. Айлын ганц болохоор эрхлэлгүй яг уу. Эрхлэлүүдээ эрхлэн. Гэхдээ багасаа бие даацсан хийх юм хийгээд эрхлэлүүдээ жаргалтай эрхлэндээ. Баярлалаа. Боловсролынхаа талаар яриач багасаа гадаадд сурсан гэж сонссон. Тэгээд ямар сургууль төгссөн бэ? Би 2003 онд Төвийн хүмүүст хөтөлбөр сургуульд Монгол Улсын оюун цэцгийн ингээд банга дүүргээд 2007-оос 2011 онд болохоор бүгд найрамд Хятад улсын Ири хотод Монгол үндэсний сургуульд ахлах сургуулаа дүүргээд тэрнээсээ 2011 оноос 2015 оны хооронд Шанхай технологийн сургууль санхүү менежментийн мэргэжлийг дүүргэж бакалаврын дээр хангаад тэгээд ирж ажиллаж агаад магистра 2018 оны 9 сараас засаг захиргааны менежмент чиглэлээр хамгаалах гэж сурж байна. Манай залуучууд ер нь гадаадд суралцах их сонирхолтой байдаг. Гадаадд суралцахын давуу тал болон сул талыг хуваалцаач. Тийм одоо ер нь агиох гадаад руу сурахыг хүсдэг болсон байлээ. Тэгээд яг гадаад сурснараа давуу тал гэвэл орчин өөрчлөгдөөд гадаадын соёлыг өвийг мэдэж авах, холон хүмүүстэй танилцсан, харилцсан, хүрээгээд хэлнэ. Өөрийнх нь одоо өөрийгөө мэдэх орон зайн илүү тэлэгддэг. Тэгэхээр зарим оюутнууд маань сурснараа давуу талыг сул тал болгож, сул талыг давуу тал болгодог бас оюутнууд байдаг. Тэгэхээр хувь хүний хүмүүжил, зан аран шин үнэлэмжээс шалтгаалдаг юм шиг санагддаг шүү дээ. Гадаадд суралцах хүсэлтэй байгаа залуустай хандаж хэлэхэд яг юу шаардлагатай байдаг вэ? Гадаадд суралцж байгаа залуучуудтай хандаж хэлэх гэвэл өөрийнхөө дуртай зүйлийг эхлээд олоод мэргэжлээ зөв сонгоод тэгээд сурах байгаа газрынхаа орчин байдлыг сайн судлаад яваасаа гэж хүсдэг. Тэгээ яг нөгөө хэл гэдэг чинь бүхэл бүтэн орон зай. Тэгэхээр өөрийнхөө тэр хүн очиод хэлний бэлтгэл судлаа гэж бодоход бүх талаар нь сурч чадахгүй шүү дээ хэлээ. Тэгэхээр өөрийн гэсэн сонирхлоо олоод мэргэжлээ олоод тэр талаараа хэлээ сайн зөвөрлөе. Сураасаа бэлтгэлтэй очиасаа гэж боддог. Сурангаа ажил хийдэг үү? Мөн их орондоо байхдаа ажил хийж байсан гэж сонссон. Ямар байгууллагад ажиллаж байсан бэ? Төгсч ирчээд 2011 он 15 он төгсч ирчээд хамгийн анхны ажлын гараа маань худалдаа хөгжлийн банк байсан. Улаанбаатар хотод худалдаа хөгжлийн банк 40 мянган салбарт ажиллаж байлаа. Жил хагас. Дараа нь Төв нутагтаа ирээд Тамгын газрын төрийн санд мэргэжилтэнгээр бас жил гараа ажилласан. За тэгээд бас Хятад хэл заадаг байсан. Тэгээд одоо сурч байгаа хугацаанд болохоор цагийн ажил их юм. Тэгээд орчуулга хийн, ам орчуулга хийн, бичиг орчуулга хийн. Тэгээд яг онлайнаар бас юм зардаг байгаа.
Төгсөөд эх орондоо ирж ажиллах бодол байгаа юу? Эсвэл тэндээ ажиллах бодол байгаа юм? Би болохоор яг хятадд ажиллах нь бас зүгээр санагддаг л та. Гэтэ төгсч ирчүүд бол мэдээж эх орондоо ирж ажиллана. Одоо сурж байгаа хугацаанд боломж болтол тэнд ажиллая гэж бодож байгаа. Буцаж төгсөж, магистраа төгсөж дүүргэж ирчээд бол Монгол улсдаа төрч модгүй аймагт ажиллая гэж боддог. Чөлөө цагаараа юу их сонирхолтой вэ? Ихэнх чөлөө цагаараа би спортоор хичээлхийг зорддог. Тэгээд ном бас уншдаг байгаа. Гэтэ нэг мэргэжлийн талаар ном дээр уншиж байгаа даа. Тэгээд уран зохиолын ном бас уншина. Тэгээд гадаад найзтайгаа их ойр дотн байж тэдний яг сэтгэлийг аягүй судлах гэсэн. Тэгээд бас аягүй мундаг монгол залуучуудынхаа нийтлэлүүдийг хийж байгаа зүйлсийг аягүй судалдаг. Тэг өөрийгөө жишдэг. Тийм байна. Өөрийн сонирхдаг цуглуулдаг ч юм уу тийм хобби байгаа юу? Миний хобби гэхээр би нэг газрын теннис тоглох юм дуртай. Гэтэ нэг ягаад чи нэг эвсэл болтгүй. Гэтэ миний амар хамгийн дуртай спорт бол газрын теннис. Тэгээд яг оролдоол ингээд одоо удахгүй бас юм болох хаа гэж боддог. Монголдо сурах, гадаад сурах хоёрын ялгаа нь юу вэ? За Монгол сурах, гадаадд сурах хоёрын ялгаа гэхээр ер нь бол яг гадаадд очивол хэлэл сурна. Тэгээ яг өөр орчтой танилцсан. Манай Монголын гэсэн боловсролын боловсролын систем ч бас аяга мундаг байхгүй юу? Би болохоор энэ Төв аймагт ажиллаж байхдаа бас хөдөө аж ахуйн сургуульд менежментийн чиглэлийн магистрийн 2-3 сурсан байна. Ингээд гоё юм билээ. Хэлээрээ сурах илүү сайн ойлгож авах юм билээ. Ягаад гэхээр би Монгол улсыг илүү сайн мэдж байгаа. Бүр ингээд багаас өссөн. Тийм болохоор илүү ойр сонсогдож, илүү их юм тунгаах ч юм уу тийм тал дээр гоё юм билээ. Гадаадд сурах бол мэдээж хэл хөгжин олон хүнтэй танилцсан, хүрээгээ тэлнэ. Эх орноо болон гэрээ хэр санддаг. Саналгүй яг. Гэтэ ойрын хугацаанд л би байн ирээд байгаа. Бакалавр сурж байхдаа 10 жилдээ болохоор сандаг байсан. Гэтэ санахаараа юу яа ойлгохгүй. Зүгээр сайхан зохиолын дуу юм уу, ардын дуу сонсоод тэр нэг гоёлцдаг. Тийм ая дуу сонсохоор амар гоёлцдаг. Танд баярлалаа. Нэвтрүүлэг маань өндөрлөгдөх гэж байна. Та нутгаараа хэр бахархдаг вэ? Дурсамжаасаа овалцаач. За, урьж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа. Нутгийн талаар гэвэл хамгийн түрүүнд зургал хайхан маань бодогддог. Шүтэж, мөргөж, залбирч явдаг. Тэгээд бага насны дурсамж гэвэл баян хэмжүүл тахтаа бид нэр хашаан дотор эмээтэй гэдэг эсвэл та гэрт дотор тэр эмээ маань бодогддог. Тэр хашаа маань бодогддог. Тэр хашаанд одоо манай ихч амьдарч байгаа юм. Тэгээд эмээ маань л боддог да. Нэмэгцэнэ нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маань нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Баян мөнхийн Цолмон байлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.